Сонсогч байна уу те? 1 2. За Улаанбаатарчуудад энэ сайхан нэгд өдрийн орой мэндийг хүргэе. За Улаанбаатар хотынхаа бүтээн байгуулалтын ажлуудтай бол өнөөдрийнхөө ээлжилт одоо ажлуудаа танилцаад асуудлуудыг шийдвэрлээд ямар асуудал нь явж байна. Өнөөдөр бид нар S Outlet-ийн үерийн одоо голын голдрлын одоо тохичлтын ажлуудтайгаа танилцаж явж байна. Манай Бэлгүүн Монгол компани талбай инженер Дамб бид талбай дээр ирээд байна. За Дамб ажлын явц хэдэн хувьтай явж байна. 8 сарын 20-нд дуусна гэж төлөвлөжсэн. Энэ байдлаар бол дуусгааргүй харагдаж байна. Асуудал юу нэ? Дамб ажлаа танилцуулаад. За бид нар болохоор яг төвшин цаан зүтгэлтийн ажил бол нэг 95%-тэй гэдгээрээ 70 орчим метр газрын ажлууд өдөр баруун хүртлийн болонд үлдсэн байгаа. Тэр маань нэг цахилгааны 7 кабель, нэг ус сугийн шугамын ажил гэхэд инженерийн шугамсуулчийн ажлаас л жоохон удаашралтай. Одоогоор яг нэг шийдэл нь гараад ус сугийн ажил дуусангууд араас нь хааны ажил нөгөөд явах юм. Яг энэ голдор төрөлгийн ажил бол нэг 60%-тэй. Нийт нэг 700 метраас 400-ыг хийцэн байна өнөөдрийн байдлаар. За бид хоёр бол голдор тохируулгын хэсгээр ороод ирсэн байна. За ийшээ яваа танилцчихъя. Сэлболын дотор талын хэсэг маань одоо ингээд харж болно. Үндсэн голын голдрлын хэсэг гол хэсгээр одоо байх урсах хэсэг маань голдрлын одоо юуны төвшингийн тохируулга хийгдээд бол явж байна. Төвшингийн тохируулгын дараас бол голын маань доод хэсэгтээ юм зориултан чулуун бэхэлгээтэй. Одоо яг энэ гол урсах хэсгээр 50 см зузаан. Ааха. Тэгээ хоёр талаараа 1500-ийн алуутай. Тий. Энэ хэсгээрээ болохоор 3 метрийн өргөнтэй юм чулуун бэхэлгээ. Энэ нь болохоор нөгөө нэг төч цаанаа угааглаас сэргийлсэн спэрийн бэхэлгээ гэдэг. Доотлын хэсэг тий. Одоо энэ алхаа явж байгаа энэ төвшин дээр болохоор нөгөө ногоон байгууламж хийгдээ явах юм. Ааха. За энэ дээр энэ голын хэсэг чинь чулуугаар ингэж хийж өгж байгаа нөгөө суур хөрсөн хамгаалах. Дээрээс нь яг голын доод өөрийнх нь одоо төвшин шинээр одоо тогтоож өгж байгаа. Бас ийм ач холбогдолтой байж байгаа. Тэгээд дээрээс нь энэ дэс чи ирээдүйд лаг буюу бусад одоо шороо материал ирж буувал яг энэ чулуун төвшин хүртэл бид нар ухаж сэргээж явах ийм технологитой. Тэгээ ингээд бол голын голдрлын хэсэг тааш юу вэ 700 м үлээ. 700 м. 700 м-ээс одоо хэдэн метр хийгдсэн байна? 400 м хийгдсэн байна. 400 м хийгдсэн байна. Тий, одоо нэг 300 м дутуу хийгдээ явж байна. Бууж болох уу те? Асуудал. Бууж үзчихв. За 400 доотлын хэсэг бол ер нь бол яг голдрлын хэсэг бол ингээд харж олон чулуу ийм суурьтай. Ингээд 400 м ажил бол ингээд хийгдсэн байж байгаа. Одоо ийшээ нэг 300 м газар дутуу хийчихвэл ер нь бол ингээд голын тохируулгын хэсэг дуусчихж байгаа. Тэгээд усаа тавьж болно те. Тэгээ усаа энэ хойтлоос баруун руугаа шилжүүлээд энэ рүү орсох юм. Ус тавьсны дараагаар энэ зүүн талын хэсэг дээр яг энэ 3 м бэхлэгээ хийгдээл тэгээл манай нэг ажлын өрөөнд байгаа ажлууд юу. За та энэ голын голдрлын хэсгийг одоо тэг хийжээ дуусгаарай. Бид сая яг 8 сарын 1-ээс эхэлсэн өнөөдрөөр нэг 20-ны байдлаар 400 м явсан байна. Энэ сар дуусахад ер нь нэлээд төхнө. Гэхдээ нөгөө нэг голоо шилжүүлэх бороо уснаас хамаарат жоохон хугацаа алдаж байгаа юм байна. Яг нөгөө нэг ийшээгээ явчихгууд нөгөө чулуун маань нэг л замаар орж ирдэг. Шороо маань буцаад нэг л замаар зөөж гаргадаг учраас хандаа захирагдаад 70 дотороо захирагдаад жоохон техникийн хувьд өдөр шөнийн ээлжээр уялдааны асуудал байгаа юм. Ааха. Тэгэхээр энэ хэдий дуусна гэсэн үг үү? 9 сар жоохон гаргаж таарна. Сая яагаад тэр уртлын хэсгээр тэгж удуу ямар асуудал гарав кабелүүд дээр? Тэр баруун талын уртлын болон дээр нэг Шангрилагийн 2 кабель, Централ Таврын 2 кабель, тэгээд нэг Union Building-ийн 2 кабель гэдэг. Шангрилагийн кабель яс ямар асуудал гарсан? Нөгөө нэг төрийн айлчлалтай холбоотойгоор гээд 8 сарыг гартал юусэн ямар сэлгэн зарлалт хийлгээгүй. Шангрила нөгөө баруун зүүнээс 2 дүгээс авд юм лээ. Тэгээд нөгөө кабель дээр ачаал өгч чадахгүй. За уртлын хэсэг дээр кабель таслалтыг кабелийг зөөж голдрлын хэсгээ хийхээр 7 хүчлийн кабель байгаа. Нэг нь Шангрилагийн кабель. Шангрилагийн кабель дээр төрийн айлчтай холбогдлолтойгоор хөдөлгөөн таслаж болохгүй гэсэн учраас бол хийж чадахгүй түр үлдсэн байна. Тэгэхээр Улаанбаатар хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд дандаа бусад одоо тэжээлийн цахилгааны кабель, интернетийн кабель, олон улсын сүлжээ, дээрэс нь үерийн усны дулаан, ус, цэвэр усны хангамжууд ингээ олон дид үтцүүдийн бусад юмнуудад давхцдаг. Тэгээ энэ үгнийхэн тооцоолол байгууллагуудаас нь бол зөвшөөрөл авч бид нар түр хугацаанд хаад шилжүүлж ийж ингэж явдаг байгаа. Тэгэхээр бас ингээд өөрсдөө төлөвснөөр явж болдгоо гэдгийг бас иргэд маань бас ойлгох хэрэгтэй. За одоо ингээд бол энэ хэсэг чи одоо материал нь ямар материал хийгдсэн бэлээ? Одоо энэ боржин чулуугаар явж байгаа юм. Боржин чулуу. Тий. Тэгээ бид нар энэ чулууга одоо ингээд голын суур болно гэсэн үг шүү дээ, тий. Энэ нь болохоор нөгөө нэг угаагдлаас хамгаалсан буюу одоо нөгөө голын угаагдлалт хамгийн удаан байх төсвөртэй. Бат өхийн зэргээр нь 3 зэргээр үздэг. Хамгийн гайг үзүүлэлттэй гарсан чулууга сонгоод энд аваа хийж байгаа юм.
Зургийнхаа компанитай яг зураг дээр. За чулуунуудаа хаанаас авч байгаа вэ? Чулуугаа юу? Чулуугаа Жанболгийн компани манайд нийлж байгаа. Монгол компани. Монголоос ирж байгаа чулуунаас. Монголоос. Энэ ч яг нөгөө Урд уулнаас Чулуу буюу урднаас. тий. Чулуу ордоос л авч байгаа. зориултыг өөр авсан ийм чулуунууд байгаа. Тий. Энийг бас тэнд нөгөө шигшээд дүүргэлтийн хэмжээг нь 10-аас 15 см гээд зарим газараа жоохон том ширхэлтэй нөгөө бэлхэнээс хамаарат жоохон Болсон байгаа юу тий. Зөв зөв. Одоо ингээд энэ хойтлын хэсгүүд бол дууссан. Одоо ийшээ бол ингээ бүгд болцсон. Дууссан байгаа тий. Тий. Энэ том чулуунуудын зүүнтэлтэй хэрэглэнэ гэж жоохон нөөцлөх маягтай ураагаад явж байгаа. За энэ талаас нь юуг нь хараад тахэ. Дээдлийн тогтчлт хэр болж байна? Хажуудлын тогтчлтууд хэр болж байна? За ерөнхийдөө бол эндээс бол ингээд харагдаж байна. Манай зураглаач манаас гараад ирвэл эндээс ингээд харж байна. За хойтлын хэсэг бол ер нь бол одоо ингээд голын голдрлын хэсгээ ингээд зургийн төлөвсний дагуу ингээд бэлдэж байна. Суур чулуунуудаа одоо бэд чулуугаар дотор суур тий. Хажуудлын тогтчлтууд бол туршид цааныг хамгаалах Хэлгээ. хэсгийн бэлгээний чулуунууд байж. Тэрнээс нааш энэ хэсэг төр чинь Ногоон байгууламж. ногоон байгууламж зүлэг үү? Тий зүлэг ногоо. Зүлэг. Тэгээ шим төрс тавих уу одоо? Тэр нөгөө нэг тусдаа компани байгаа учраас яг тэнд дээр нарийн мэдээлэл. Ингээд одоо танаа багцсан дээр байгаа хэсэг Манай багц дээр бол одоо ингээд төвшингүүд байгаа. Одоо Энэ ингээд чулуунууд төвшинг болохоор нөөцнүүд юм уу? Энийг яг энэ нөгөө баруун энэ зүүнтлийн хаан дээр хэлж байна. зүүнтлийн хаан дээр. Одоо та энэ хоёрын зогсож байгаа төвшнгөөр яг энэ тэр чигээрийн хан руугаа тултлаа тэгшин. Антлуугаар Тэгээд тэр чигээр ногоон байгуулна шүү тий. дээ. Одоо энэ цаанд голын голдөрлөө тогтсон байгаа тий. Урдлын хэсгээс сэтгэлэхээр Усаа одоо иш усаа ишээ ингээд тавьчихна. Усаа ишээ тавихаараа та шорогоо зайлуулаад. бүгдийг нь бол Тэгшлээ. зайлуулж авах нь шүү дээ тий. Тийм тэгэл энэ хэсэг тэр чигээр ногоон байна. Ер нь манайх тэр чигээрээ энэ зүүн талтай хамаагүй илүү ногоон байгууламжны хөргөн. Тэгээ чи зургаараа голынхаа хоёр талаараа алхаж явж болохоор Тий. үерлээгүүд гол урсж хахад бол гол энэ голоор урсна. Иргэд нь Улаанбаатар иргэд маань болохоор ингээ голынхаа хоёр талаар ногоон байгууламжнтэйгээр чулуун замтай байлоо. Тэ? Ганц зургиж дээр. Тэгээ ингээд шигтгсэн чулуун замтай. Үер урсан төсвөртэй. Тим замаар ингээ алхаж уулдаг ийм хэвчэлтэй байж байгаа. За ийм явж. Тэгээд 9 сарын хэдэн дуусна юм дам. Чулуун бэлтгэхийн ажлууд 9 сарын эхний 10-аар ер нь бол болчихно. Бид тохируулгын ажлууд. Зүгээр тэр баруун талын уртлын 7 хан байгаа хэсэг дээр жоохон удаашилтай өгдөх баг. Тэр хэсэг бол хамгийн сүүлд дуусгаад гарна. Орц гарцны хэсэг мэсэг машин техник явж байгаа. Өөр хүндрэлтэй асуудлууд юу вэ? Ер нь бусдаар бол гайгүй. Нэг голын ус мөс гэл одоо энэ талд нэг 3 м хүрэхгүй зайдал голоо урсгаж байгаа. Тэгэхээр нэг ороо ус орохоор жоохон. Ханы түшид цааны дээдлийн бариул малгайч одоо бэлгээ тэгээд дээрэс нөгөө төвшин тааруулах ажил гэдсэн шүү дээ нэг. Тэр ажлууд чи ямар явцтай байж байна? Одоо 100 хойноос ер нь 100 хойноос эхэлж байгаа. Эхэлсэн тийм явж байгаа. Бариул юмнууд дээр бүгдийн захиалганд оруулсан. Монголдо хийлгэж байгаа хайснууд байгаа. Тэгээд дахиад нөгөө нэг малгайч чулуун мөлөг нь хийлгэж байгаа. Тэр нь арай үйлдвэрээсээ гараагүй. За Улаанбаатарчуудтай гэж хэлэхэд манай энэ Сэлбийн энэ гол орчмын тогтчлтын ажил бол үргэлжилж байна. За мэдээж уртын хэсгтээс 7 цахилгааны шугам сүлжээ байсан. Бид одоо тэрийг төр бол 700 шугам байгаа. Тий, ус шугын бас нэг усны 700 өмдөнд 700 гэдэг айгүй том шугам. Тэгээ тэр бусад дэд үтцийг дайлуулахын тулд зайлуулах холдуулахын тулд зөвшөөрөл авдаг. Дээрээс нь бас нөгөө төр таслын ихээр бас бусад байгууллагууд хэсэг зур арга хэмжээтэй айлчлалтай гэдэг одоо ингээд болохгүй гэдэг энэ зоригоос бол бас урагшаа ингээд сэтэлж чадахгүй тодорхой хэмжээгээр хугацаа алдчихж байгаа юм бол байгаа. Гэхдээ манай энэ Сэлбоотын тогтчлт бол одоо сургууль хичээлийн жилдээ уялдаад 9 сартаа уялдуулаад төгжрөл дээр нөлөөлөх юм байхгүй. Тодорхой хэмжээгээр 9 сар гараад ажил бол дуусгана. За энэ үргээд энийхээ давд өөр хүндрэлтэй асуудал дам. За ер нь гайгүй. Одоо баруун далангийн нэг 4 кабелийг шинжлэх асуудал яригдаад за ер нь бараг шийдэл төрчлээ. Цахаад өгөхтэй. Одоо тэрний нэг шинжилчих юм бол баруун далангийн кабелийг шинээр нэг 6 кабелээ татаал тэгээл буулдаа төвшөндөө өргөө тэгээ ер нь ажил. Чулуун материалууд бол бүгдийг татчихсан. Энэ бол бүгд нөөцдөг байж байгаа асуудал. Зүгээр нэг тээвэрлэлтэн дээрээ л нөгөө голын ус маань цөмрөөд бариад шавар шахаа гээл энэ дээрээ л жоохон хугацаа алдаад байгаа. Болгон дээр гэх юм уу? Тий. Өөр асуудал байхгүй. За ингээд лайв дуусгач тийм ээ.